Сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн маань зочноор Ketoma Foods-ийн үүсгэн байгуулагч Жасмин маань хүрэлцэн ирсэн байна. Сайн уу өдрийн мэнд. Баярлалаа. За одоо нөгөө нэг Ketoma гэл те яг Жасминыг ингээ харахаар хүмүүс ерөнхийдөө эрүүл хоол, ногоо гэдэг ингээ тийм нэг юм эрүүл хоолоор нь хүмүүс айгүйх мэддэг. Нэг юм кето хоолоос гадна ногоо түлхүү хэрэгэлдэг ч юм уу нэг амьдралын нэг юм зөв хэвшмэл байдаг штэ хэм маягтай. Тэрүүгээр нэг харангуй тэгж харагддаг байх нэг юм хоол би ингэж бодоо тий байг ногоо иддэг болоо гэх. Хүмүүс харин тэгэл үдээ найзууд намайг харахаар цоо идэхэр айдаг гэдсэн штэ. Би өөрөө ч гэсэн цоо иддэг штэ. Харин тий ингээд дандаа зөвөр ингээ өдөр тутамдаа байнга ногоо хэрэгэлдэг ингээ дандаа эрүүл хоолдог гэж боддог байхгүй. Яг гоо хийж байгаа бизнестэй маань бас их холбоотой баг л та. Тэгээ сошиал дээр идэвхтэй байдаг. Тийм учраас тэгж харагддаг байх. Тэгээ тэгж харагддаг болсондоо баяртай байна. Харин тий. За юуны өмнө Ketoma Foods компани танилцуулсан зүг баг гэж бодож байна. За манайх 19 оны 9 сарын 26-нд үүсгэн байгуулагдсан Ketoma Foods маань. Тэгээд нийт одоо яг 6 жилийн хугацаанд эрүүл хоол хүргэлтийн үйлчилгээ, за мөн ресторан, кейтеринг, лаунж, янз бүрийн төрлөөр явж үтсэн. Одоогийн байдлаар бол кето болон энгийн хоолтой Ketoma Cafe Wine гэдэг жижигхэн кафе ажиллаулдаг. За мөн үйлдвэрээс кето хоолны хүргэлт маань бол гарч байгаа. Нийт нэг 20 гаруй ажилтнтай. За өнгөрсөн 5 дугаар сард манай компани үйлдвэртэй болсон хүнсний. Тэнд маань юу хийж өгнө вэ гэхээр нөгөө нэг юм жижиг дэлгүүрүүдээс хамгийн өөрт ойрхон байгаа салбараас та зөвхөн кето гэхгүй эрүүл бүх хоолыг худалдаж авах боломжтой болгохоор ажиллаж байгаа. Одоохондоо хийгдэж байгаа. Тийм. Нэг бэлэн нөгөө хөлдөөгөөд ч юм уу тийм. Хөлдөөцөн бэлэн шууд талаагаад ийдтэй. Одоо CUD гэдэг цэсэр салаад байна шүү дээ. Яг тэр шиг л кето хоол, веган хоол, макро хоол, фитнес хоол ингээд 4-5 төрлийн хоол болон детокс жуусыг үйлдвэрлэхээр яг бэлтгэл ажиллаа хийгээд явж байна. Ондоо багтаа нээн гэсэн бодолтой. Ямар гоё. Нэгээсээ тий. Тэгээ одоо ингээд нөгөө бид нар сүүлийн жилүүдэд айгүй хэрүүл хоололдог. Тэгээ давхар нөгөө өөрсдөд нь нэлээд анхаардаг болж байна л та. Тэгэхээр энэ эрүүл хоолыг идээд бид нар одоо нөгөө монголчууд чинь дийлэнхтэй ерөнхийдөө л махны хэрэглээ айгүй өндөр штэ. Яг хөө тэрийг одоо уур амьсгалтаас шалтгаалаад нэг тодорхой хэмжээнд хэрэглэх ёстой ч гэсэн хэрвээ эрүүл хооллохгүй байнга мах идэх тэгэл хүний биеийн сөрөг тал нь юу гэдгийг кето хоол гэхээсээ илүү яг нэг эрүүл энэ ногоо хоолыг эзнэрээ хүний биед ямар өөрчлөлт гардыг сэтгэц одоо бид нар нэг сэтгэлийн эрүүл мэнд гэж ярьдаг штэ тий сэтгэл санаанд хүртэл яг энэ хоол маш нөлөөлөх бах тийм ээ. Нөлөөлнө. За эхнээс нь яагаад кетомог ажиллуулж эхэлсэн бэ гэдгээс ярьж эхэлсэн зүг багтал та. За би өөрөө бас нэлээ орой ээж болсон. За 40 ер нь нэг 40 хэдэн килограмтай ингээл айгүй туранхай жижиг нэрээ дуудуулаад явдаг гэж хаад төрөөд жирэмсэн багтаа л огтж нэмээгүй маш их хорлоготой учраас ерөөсөө байнгын бөлжөөл хоол идэж чадахгүй баг веган болоод төрчихсэн байхгүй. Төрсний дараагаар хин нэг нь надад чи зүгээр шүл угаал усаа угаал явахд болно гэдгийг хэн ч хэлээгүй өөрөө ч тэрийгээ судлаагүй мэдхгүй тэгэл ерөөсөө нөгөө нэг гурилан бүтээгдэхүүн нүүрс ус те чихэр бичээ эдэлээд тэрсүү оруулах тийм нөгөө сүдэл цай угаал. Тэгээ би 3 сарын дотор нийт 24 кг тархал. Тий, нэлээд том тий. Одоо байгаагаасаа нэг 22-3 кг том жинтэй гэсэн үг байхгүй юу. За тэгээд жингээ асгаж их оролцсон. Угаасаа л яг л эмэгтэй хүн болгонд ер нь эмэгтэй гэлтгүй хүн болгонд байдаг. За мэдээж яг нөгөө төрсний дараах ээжүүдэд бол бүр их тохиолдож байгаа шүү дээ. За жингээ асгаж та барьж үзээгүй дэглэн байхгүй. За хөдөлчөнд ер нь хэрэглэж үзээгүй бүтээгдэхүүн байхгүй тий. Явж үзээгүй спорт янз бүрийн оролдоогүй юм ч байхгүй. Уйггүй оролцсон. За ингээд нэг 10 хэдэн килограмм жин асаад 60 хэдэн килограмм дээр ингээд гаццсан байхгүй. Тэгээд нэг хэсэг хугацаанд гадагшаа сурахаар яваад тэр хоорондоо нөгөө хүн чинь ганцаараа байгаа юм чинь нөхрийн хоол, хүүхдийн хоол гэж ингэж бэлтгэхгүй. Тэгээд яг л цор ганцаараа ерөөсөө яг тэр цагийг өөртөө зарцуулж байгаа байхгүй. Ингээд кетороо орвоо. Хамгийн анх нэг онлайн сургалт байсан. Тэгээд тэр сургалтыг яг кето гэдгийг нь бол ойлгоогүйгээр яваад орсон. Тэн дээр болохоор нүүрс ус буюу гурил будаа сахар те одоо нүүрс ус ихээр агуулсан хүнсээ хасаад өөх тос одоо заавал малын гаралтай гэхгүй шүү дээ. Өөх тосоо нэмээд эслэгийн авж байгаа эслэгийн хэмжээг нэмээд ингээд итгэхээр их хурдан жингээ аст юм байна гэдэг. Би 3 сарын дотор 15 кг тураад буцаад яг төрхийн өмнөгчин дээрээ баг ингээд 50 руу очлоо.
Тэгээд нөгөөдхөө ингээд судлаад үзсэн чинь 1920 оноос ер нь Америкт эрдэмтдийн одоо гаргасан юм юу юм бэ л да кетогеник diet гэдэг энэ ямар учиртай вэ гэхээр мигрэнтэй, тархи толгойн өвчтэй, унаж татдаг ийм хүүхдүүдэд зориулаад одоо иймэрхүү хүмүүс бол нүрс усаа хасчаар толгой нь өвдөхгүй нь шүү дээ тийм унаж татах нь баасах нь шүү дээ. Тэгээд ингээд гаргасан ийм дэглэм юм байна. Дэглэм гэхээсээ илүү ер нь бол эрүүл амьдралын хэв маяг юм байна л да. Ингээд энэ маань ингээ хөгжиж явсаар байгаа сүүлийн одоо 7-8 жил дэлхийд даяараа хүмүүс их мэддэг болсон ketogenic diet болж таарсан. Тэгээд Монголдо эренгуутаа би бол өөрөө ингээд би чинь сэтгүүлч мэрэгчлээ. Сэтгүүлчээрээ бас энэ тийм 7 жил ажилласан төрийн албантай ингээл явж исэн. Тэгээд офисын суугаа ажил хийдэг байсан учраас бодохгүй юу. Надад одоо ингээд өглөө шууд эрт ингээл миний бүтэн өдрийн идэх хоолыг аваад ирдэг юм үйлчлэгээ байсан бол гоё юм да гэж бодож байгаа. Тэгээд нэг ах руугаа яриад тооч ах маань байсан. Тэгээ ах руугаа яриад би нэг ийм санаа байна. Энийг ингээд зүгээр жижигнэр эхлээд үзээд хөө хоёлоо. Би өөрөө ер нь бол хоол сайн хийдэг гэдэгтэй байхгүй. Тэгээ ингээ хоёулаа нийлээд хийгээд үзье. Нэг хөрөлтийн жолоочтойгоор хийгээд үзье. Манай энэ офисын ард одоо танах нь аягүй гой тухтай шүү дээ. Яг л юм байхгүй. Тэгээ ардаа аягүй том галтгоотой. Галтгоогоо ашиглаад ингээ хийгээд үзье. 10 хүний хоол юм чинь. Тэгээ би энэ ойрхон Меркури ороод хүнсээ цуглуулчих гэд. Өөрөө ингээл яваал цуглууллаа эхний өдрөө. Анх манай хоол чинь 6 жилийн өмнө 28,000 төгрөгийн үнэтэй. Өглөөний хоол өдийн үед идэхээр салаад юм уу зурш. За тэгээ нэгдүгээр хоол, хоёрдугаар хоол ингээд десерт ингээд 5 юм гоё меко тортой хүргье гэж шийдээд тэгээ зах зээлийн тооцоо бол юм бол мэдэхгүй шүү дээ тий зүгээр ингээд нэг хийсвэрээр л яг бизнес хийж үзээгүйсэн учраас тэгээ явсан эхний өдрийн 10 хоол бол ингээд яг ойрхон одоо за ундраа нэг юм байна гэж санал болгоод татна хүмүүстэй зарсан. Тэгээ яг нөгөө нэг зах зээл нь байсан юм шиг үлээ. 3 сарын дараа гэхэд бид нар 170-80 хүний бүтэн өдрийн сет хоол энийг ингээд нөгөө 4-5 хоолоор нөржүүлээд үзэхээр маш их болж байгаа. Хүрэгдэг нийтдээ 14 ажилтнтай болсон. Шинэ жилээрээ бид нар 14-лээ шинэ оноо гаргачихсан. 19-оос 20 онд шилжихэд ингээд за одоо энэ юу нэг айгуу гоё ажил хийсэн байна тий. Айгуу олон хүмүүсээс ингээл ирэх гоё мессеж ирээл тэгэл үнэхээр таалагдж байна. Хоолн гоё байна тий. Би ингээд ер нь бол ингээд жингээ барих сонирхолтой, хасах сонирхолтой ирнэ. Ерөөс аргаа олдгүй байсан. Тэм учраас ингээд юу яадаг юм бэ? Бэлэн хоол байвал хүмүүст айгуу амар байд юм байна. Ерөөсөө дэглэм алтна гэсэн ойлголт байхгүйгээр тий. Ерөөс ингээд өглөөнөөс ахуулаад оройт яг л авсан хоолоо идээр ямар шээсээ идээд байна тий. Идээд аз жаргалаа аваад байна. Тэгэхээр ингээд гоё болоод байна, тураад байна, жингасаад байна гэл ирүүлжээд зөндөө олон мессеж ирээл ингээд ус. Тэгээ за тухайн үед ажиллаж исэн компаниасаа гарлаа гэсэн чинь манай бас захирал айгүй гомдол үлдсэн. Ийм гоё ажил хийж ингээд хоол зарах гад гарлаа гэдэг хүн нөгөө хоббигоороо мөнгө олоо тий. Тэр нь ингээ хүмүүст хамгийн гол нь аз жаргал өгөөд энэ эрүүл мэнд өгөөд энэ гэдэг мессеж надад илүү гоё кайфтай байсан баг. Тэгээд ингээд бид нар тусдаа өөрсдийн объект түрээслээд тэгээд өдрийн цагаар заалаараа гоё ингээд ресторан юугаараа лаунжаар ажиллаулаад тэгээд шөнийн цагаар хоолоо үйлдвэрлээд тэгээд ер нь үл ингэж явсаар байгаа л 6 жил болсон байна л да. 6 жилийн хугацаанд одоо хэдэн мянган килограмм тооноор нь тий өөхийг хасуулсан. Өнгөрсөн жилийн шинэ жилээр бол бид нар тооцоолоход бол давхарцсан тоогоор 450 гаруй мянган хүнд үйлчилсэн байсан. За тэгээд нэг хүн мэдээж нэг сард одоо хамгийн багадаа 5 кг-жин хамгийн багадаа шуй нь бол хасахад бол ингээд үржүүлээд үзэхэд бол бас их том тоо гарч илээ. Тийм. Тэгээд нөгөө нэг хаяа гэдэг юм уу нэг хүний нэг юм хөдөлдөг штэ. Ууг нь эрүүл амьдрах гал өгсөд гэдэг тий. Тэгээд нэг юм зөрчдөг юмнууд гарч ирдэг. Энэ бол байх зөвхөн хүн юм чинь. Тиймэрхүү үйлдэлүүд гардаг тий. Яалтчгүй гэхдээ яг ярьж байгаа зөвлөлтөө нэг юм тодорхой хэмжээнд 1-2 хэлж болтугай хасхлаар аз жаргалтай болдог. Тий. Болдог тий. Бүр ингээд цаанаасаа тэгэл би одоо ингээд чадах юм байна. 7 хоног л хичээд хийж ер нь л болчтой юм шүү гаа. Цаашаага ер нь дадал олгоод ингээд идээ сурчвал тэгээд яг би нэг юм газтай ундаа уудаггүй биш хуудаг л да. Тэгээ нэг өөртөө зүгээр юм ингээд тавьчмаар юм шүү гаа. Би энийг уудаггүй. Би угаасаа уудаггүй штэ ч юм уу те. Би надгаас тавнагч хэрэгэлдэхгүй. Тэгэд ингээд өөртөө байнга ингээд хилээд байхаар тэр нь бас ингээд сүлдээ сурчдээ юм лээ. Би одоо баргал задлж байгаагүй шүү. Тэгэл энэ тэнд ингээд ороод ингээд ч манай зэдтэй газ дандаа задлан бүргэр идэж байгаа тохиолдол тийм. Би хизээш ингээд нэг юм үгүй гэдэг бас тэгэж сурах зөв юм шүү. Хүн өөртөө нэг юм ингээд те би эрүүл хоол идэх ёстой ш тэгээд байнга тэрэг гоё идээд байвал
өөрт нь хэрэгтэй даа уг нь. За энэ дээр бол би ингэж боддتي. Би ч гэсэн хүн, ээж гэсэн хүн. Тэгэхээр нэг юм 80-20 харьцаа гэж айгу сайхан харьцаа байдаг. Ер нь хүн амьдралынхаа 80% нь зөв хэм маягтай, дасгал хөдөлгөөнтэй эрүүл гэж байгаа сонголт бүгдийг хийж идэж ууж чаддаг. За 20% нь бол хүн юм чи хамаагүй кофе уумарна тий. Шагнал өөртөө өгч штэ тий. Тэгжиж бид нар амьдрах байхгүй. Бүгдийг нь хориол. За би бол одоо өстой тий цагаанагаа хоолтон одоо юм дэглэмтэн ингэж яваад иж болохгүй хүний сэтгэл санаа айгүй их ядардаг. За тэг ингээ бие барьж байгаа 5 дахь өдөр бид нар яадаг. За нэг хальт гарлаа, 2-3 вайн найзуудтайгаа уулаа. Хагасаа өдөр нийтчихдэг ш тий. Тэгэхээр тийм ингээд одоо за чамд бол хасах илүүдэл чинь байхгүй байхгүй юу. За илүүдэл жинтэй хүмүүс бол хамгийн багадаа 1 сар хамгийн багадаа тий нэг 10 кг ядаж ихний хастлаа яг л барина. Яг л манахаас авсан хоолоо идэн эсвэл өөрөө хийж байгаа яг тэр эрүүл хоолоо идэн. Илүүдэл жингүү хасах жингүү эрүүлэр зүгээр амьдраа хэм маягтай болёо гэсэн тохиолдолд бол 80-20 харьцаагаар явхад бол зүгээр сэтгэл санаач тий айгуу гоё байдаг тий. Тийм учраас би бол зүгээр хүмүүст аягүй их зөвлөдгийн зүгээр хүнээрээ бай хамаагүй тий хитрхи бити ингээд бүх юма 20 дахь тусам улам дэл биддэг штэ яг үнэнгээсээ тий. Тийм учраас зүгээр ингээд юмыг ид юуч бити 20 гурлаач гэсэн ид гол нь хэмжээнд нь л идэх хэрэгтэй байхгүй. Хүн өдөрт 20 г нүүрс ус авахд нүүрс ус гэдэг нь яг юу вэ гэхээр одоо машинаар бол бензин баггүй юу? Хүний биеийн бензин, энергийн их үүсвэрийг гаргаж байгаа зүйл маань нүүрс ус байгаад идэг. Нүүрс усаа таг хасчаар бид нар яаж юм гэхээр гаднаас бид нар одоо нөгөө кето хоол идэж байхдаа өөх тостой хоол идэж байгаа шүү дээ. За тэгэхээр ингээд өөрийн биеийн өөх тосыг задлаад кетоген гэд бодис ялгараад ингээд өөртөө байгаа илүүдл өөхөөр задлаад тэрүүгээр ингээд энергийн нөгөө их үүсвэрийг гаргаад ингээд өөрийнхөө биеийг шатаагаад байгаа энэ процессыг хийлээд байгаа байхгүй юу? Тэгэнгүүт бид нар 20 г нүүрс ус идэл болчих гээд байгаа юман дээр 20 г нүүрс усыг за талхтай харьцуулбал нэг тэгээд талхах байхгүй. Та ер нь зүсэм. Тэгэхэд бид нар өглөө 2-3 зүсэм талхад чинь маасал түрхээ. Өдөр одоо хоол идлэгт гуляш байлаа хэд ингээд дөрөв хаагаад юм тавьсан байдаг ш тий. Одоо гурил бишээ нухсан төмөс тий будаа ингээд ногооны салаад мах байгаа ш тий. Тэнгууд ингээд сахарчин юу байгаа тий. Будаа чин сахар байгаа. Төмс нь болохоор нүүрс ус байгаа ш. Энэ хоёроо л хасчих. Тэгээд тавны хэмжээ хэвээрээ бай тий. Идж байгаа махны хэмжээгээ жоох хэсгээ 40% 30% болгоод үлдсэнд нь дан нарийн ногоол болгоод байгаа. Энэ процессыг л кето гэдэг байхгүй. Тэрнээс биш ерөөс ингээ хоолныхоо хэмжээг хасаад өсөд байгаа зүйл ерөөсөө биш. Махаа өөх тосоо ингээд уургаатай хангалттай аваад тахлаар айгүй уяг учраас хүн өлсдөггүй ядардаггүй. За яг тамирчин хооллолт гэж бас байгаа шүү дээ яг фитнес тий. Тэрийг одоо жишээлх юм бол дан чансан жинсэн брокколи одоо загасна дахин зээж мэж ингээл гороогол иддэг штэ тий. За бусад дэглэмийг бодоход кето маань болохоор яг монголчуудад айгүй их таарсан махны хэрэглээ ихтэй. За тэгээд ганцыг хийдэж байгаа зүйл нарийн ногоо гэдэг маань эслэг монголчуудыг ер нь анзаархад ер нь хүмүүсийг анзаархад эслэгийн хэмжээгээ маш бага авдаг учраас одоо арьсны өнгө гундан тий өтгөн хатна. За тэгэл урууцаартай болно. Тэг ингээл аюу олон сөрөг зүйлсүүд байдаг байхгүй юу? Бид нар их хэмжээтэй хоол идэж байгаа бол одоо 100 г 200 г стейк идэж байгаа бол магадгүй 400 г эслэг буюу одоо нарийн ногооны салаад хажууд нь идчихэд мах маань яах нь сайхан задраал гараад ирэхээр байгаа байхгүй юу? Тэгэхээр би зөвлөдгий эслэгээ маш сайн хэрэгжилжээ. Магадгүй идэж чадахгүй болвол уудаг эслэгүүд маш олон байгаа шүү дээ. Нариулаад өглөө яг юм жижиг аяган тэгэл уучих хүүхдүүдтэй тэр тусмаа ногоо идэхгүй болвол эслэгээ маш их уулгаж сургаарай. Одоо энэ хүмүүсийн өвдсөн өвчлөлүүдийг ингээ анзаарахаар нөгөө холестерин ихтэй таргалуулад штэ гэдэг штэ тий. Тэр чинь нөгөө нэг малын гаралтай өөх тос маш их хэмжээгээр хэрэгэлдэг учраас холестерины хэмжээ ихсэж байна. Холестерины хэмжээ ихсэхээр яаж юм гэхээр одоо нөгөө цусан доторх өөхлөлт маш их болж байна. Мөн биеийн гадна талд өөхлөлт маш их болж байгаа байхгүй. Тэгэхээр холестерин бид нар нөгөө махны хэрэглээ хэтэрхий өндөртэй юм шиг надад санагддаг. За одоо ер нь бол бидний жоох хөөх тахт ингээд зундаа мах айгу баг идүүлээл имэнэр энэ айгуугаа зөв хооллуулдаг гэсэн байгаа зү тий. Цагаад хэрэгэлдэг тий. Оройн цагаар болохоор мах идүүлдэггүй. Юм хөнгө хоол идээд унтчих. Тараг уугаал тий. Өсөлэн таргийг цангаад энэ тараг ууш тий. Энэ бол бас их зөв байсан байгаа байхгүй. Одоо яг
шууд тэгж ингэж бүх юма хасч хорж ингэж яхаар ядаж миний бодлоор шүү өглөө хүний ходоод ингээд 7-8 цаг унтаад тэг ингээд сайхан амраад ирсэн хоосоо ходоодн дээрээ 2 аяга сайхан бүлээ усаа шууд ингээд дараалуулж угаал араас нь ингээд хэргэлдэг юм нөгөө хүнсний нэмэлтүүд байгаа шүү дээ эслэг одоо янз бүрийн юмнууд хэрглэж байгаа шүү дээ тэд нарыг хэрглэлээ тэгээд түүний араас маш хөнгөн өглөөний цайгаар өдрийг эхлүүлчихвэл өглөөний цайгүй бас гарч болохгүй байгаа даа өглөөний цайгүй гарахаар одоо нойр булчирхай маш их асуудалтай байгаа шүү дээ бүр шоконд ороод хүмүүст асуурж जैन тий тэгэхээр өглөөний цайгаа хөнгөн гоё жоохон махан бүтээгдэхүүнээ багахан болгоол тэгээд өглөөний цайгаа заавал ууж сурах хэрэгтэй. Тэгээд өдрийн үдийн хоол гэж нэг ор тий 11 цагийн үед ч юм 10 жоохон өнгөрөөд дахиад юм гоё хөнгөн зууш ногоос халаад идээл тэгэл яг өдрийн хоолоо маш сайн идэх хэрэгтэй. Яг өдрийн хоол. Яг авах хэвээр бүх юм яг өдрийн хоолноос гоё аваад тэгэл орой хоолоо багахан юм идэл магадгүй цутан шөлөө ч юм уу тий угаал ингээл сайхан унтчихад боломжтой байгаа байхгүй. Өдөр сайн хэрэгтэй. Өглөө хоосон гарахаар өдөр тэгтээ их өссөөд жирийн иддгээс хамаагүй хийддэг тий. Тэгээ 1-5-г ингээ хоол захиалт өсмөл за 1-5-г дахиад нэмэт 1 мантан бооз гэлдэг тий. Цадахгүй юм шиг санагдаад тэр чинь ингээ өглөө хоосон гарсантаас холбоотой байгаа байхгүй. Өглөөний цаг бол одоо бүр ингээд тийм бүр зорж тийм ингээ хүүхдүүдтэй ч гэсэн тий нөхөртөө одоо ингээ яг бүр зорж хийж өгч ингэж сургах хэрэгтэй. Өглөө хотоодтой явж хизээч болохгүй байхгүй. Өглөө нөгөө нэг юу байдгийг яа энэ бол зүгээр миний хувьд л та. Тийм би яг нөгөө ярих гэж штэ энэ нөгөө мөрөгчлийн хүн өртөө учраас би ингэдэг байхгүй юу. Шартаас яг хэрэглэх нь яг зүг байд юм. Тэгээ өглөө босоод бүлээн усныг аяга бүлээн ус ууна. Тэрнийхээ араас дахиад бүлээн аяган дотор дахиад ус хийгээд те жоохон халуун бүлээвтер хийгээд нөгөө шар тусаа хийгээд тэгээ нөгөө нэг юм нөгөө бор өгч өгдөг лээ нэг юм. Чи өөрөө биш ээ. 13 лу? Биш ээ юу яна нэрийг мартцаа нөгөө бор өнгөтэй сахар шиг. За бурам. Бурам. Тийм. Бурам. Түүнтэй өглөөг одоо юу хэрэглүүл өөр таатай вэ? Тэрийг ярил өглөөг эхлүүлнэ шүү дээ. Тэг яг би нөгөө бодохдоо тэр бурам сахарын хэрэглээ ихтчихвээ л гэж бодоод байгаа байхгүй юу? Тэр бурам юм дөрвөлжингээрээ байдаг ч тэр биш үү те? Биш. Ийм том савтаал юм байлээ. Жижиг нөгөө кофений цайны албаар л ингээл хэрэглэжгүй. Бурам эмэгтэй хүмүүст айгүй сайн байдаг гэсэн. Бурмыг айгүй хэрэглэдэг юм билэ. Хятадд Солонгост айгүй их бурам хэрэглэдэг анзаарчихсан. Тэг тийм нэг юм юуны улаан чавхтай тэгэж явдаг байхгүй юу. Тэгэхээр ингээд зүгээр нэг өөртөө л нэг гоё байх галтай ядаж ходоодоо бэлдээд байгаа байхгүй юу. Өглөөний хоо цайнд тий тэр нэг юм тослоод гэх юм уу те 1100 тэгээд нөгөө нэг энчнээс энэ хүртэл 8 метр чи сайхан цэвэрлээд те ингээд өгч байгаа байхгүй. За би бол мэрэгчлийн хүн бол биш. Хоол зүйч бол биш. Сэтгүүлч дизайнер мэрэгчлээ. За 6 жилийн турш бизнес хийж чинь яг энэ эрүүл хоолой дагнаад те. Тийм учраас нөгөө маш их уншин судлан менюгээ гаргана ингэн тэгэндээ хүн амтан зөвлөгөө өгөрөж гэсэн харуулж турна энэ хооронд ингээл ингэж явсаар хагаад маш их зүйл мэддэг болчихжээ. Мэдээлэл ихтэй болчихжээ л гэсэн үг. Тийм учраас нөгөө хүмүүс аягүй их зөвлөгөө авдаг. Тий. За хүн өөрийнхөө биеийг аягүй сайн мэддэг. Хүн өөрийгөө л яг мэддэг. Одоо надад жишээлх юм бол бормах би идэж чаддаггүй, ийддэг, дуртай. Гэхдээ би чаддаггүй. Яагаад гэвэл би ходоод муутай. За жоохон ингээл ихтүүлэл махаа хийдчихээр миний ходоод маш их өвлөмөрөл тий. Шингээж би чаддаггүй учраас окей юм байна. Би бор махаа жоохон асах хэрэгтэй юм байна. Тэг хүн өөрийгөө мэддэг шүү дээ. Гурилыг хийтгэхээр яаж ийн гэхээр би миний цээж маш их хорсдог байсан. Одоо л идгэрсэн. Маш их цээж хорсон. Дээшиг ингээ гулгаж гарч ирнэ тий. Ерөөсө 50% яж чадахгүй. Тэнгуутаа нүүрсус юм уу сахараа их хэмжээгээр хэрэглэхээр миний нойр аягүй их хүрдэг. Маш их залхуу хүрдэг. Ингэжсэн үү? Одоо нэг юм гурилан бүтээгдэхүүнтэй гурилтай хоол идчихэл аягүй хуушар бууц ч юм уу тий. Шууд нойр хүрч байна. Тийм штэ. Жохон өвтчих гэж байна. Одоо яг нөгөө надад нэг тохиолдоод байгаа нь би сүүлийн сар гаруй яг нэг тийм юутай байгаа. Аягүй их чихэрч эхлээд идмээр санагдаа л тий. Би бүр өөрийгөө гайхаад байгаа хөөе. Би ийм байгаагүй шүү дээ. Яагаад байгаа юм болоо гэдэг ингээд. Тэгвэл л гарч байгаа сөрөг дагаврууд юу гэхээр миний бие амь хүнд оргиолоо яг тэгдэг. Ядраал тий ингээд нэг юм чамд харахгүй шүү. Хэрглэж байгаа юм чинь чамд харахгүй. Тэг яа тий. Өдөр нь өглөө ямар ч гэсэн өглөөнийхөө цайг ингэ чинь өдөр нь нөгөө нэг сайхан бууз бодоол, сайхан хуушур бодоол, нэг хуушурч, нэг ингэж харж нэг хуушурч идэл, ийш харж нэг бууз идэл, урагш харж нэг цөө идэл. Ийм хооллолтоор баг сар явцсан байгаа байхгүй. Би өөрөө мэдээд байгаа энийг болохгүй байна да. Ингээ хүнд оргиод ингээд энэ сарын хугацаанд дотор хамгийн гайхамшигтай 6 ил нэмсэн байлээ.
Одоо чамшиг юм жижиг биетэй хүний хувьд 6 илч бас айгүй том шүү дээ. 2 кг, 2.4 кг мөөхийг хүн бол яг нөгөө кето дайетаар хасах боломжтой 7 хоногийн дотор. Тэгээд 2.5 гэдэг нэг иймэрхүү том мөөх идэм билээ. Миний гадаа ингээ харахаар тий би чамд ингээ зургийг харуулъя за дараа нь ингээ подкастт оруулчих тий. Ийм том мөөх идэм билээ. Тэгээд тэрийг ингээ бид нар биедээ одоо 2 кг цүнх ингээ өөрөө явахад ямар хүнд идэвлээ тий. Тэгэхээр ингээ 10 кг, 20 кг, 30 кг болохоор улам бид нар солидно, залхуу болно, хөдөлмөөргүй санагдана тий. Жин нэмэгдэх тусам хүн ядгүй амьдралыг итгэхгүй л болдог. Аз жаргалгүй л болдог шүү дээ. Яг үнэнгээсээ л тийм байдаг шүү дээ. Жингээ хасаад гоё болоод ихлээр гангалмаар санагдана, хөнгөн шингэн болно тий. Дотоод болон гадаад гоо зүү талдаа бүгдэнд нь анхаарат эхэлдэг байхгүй. Тэгээ гоё сайхан болоод турчаад ингээл навсаагаад явдггүй шүү дээ тий. Бүгдээрээ л том цамцаа болоод аль болох барин өмсгөл гоё харагдах гал тий. Нүрээ будаал нөгөө фотлоо өмсөөл ингээл өөртөө таалагдал эхэлдэг. Тэгэхээр хооллолт гэдэг маань ингээд зөвхөн ингээд өөрт харагдаж байгаа гадна биеийн дээр наалдсан өөх бас биш юм аа тий. Энэ бол дотоод болон гадаад гоо сайхан эрүүл мэнд байгаа байхгүй. Тэгээд за би сая өнгөрсөн одоо 2 жилийн хугацаанд нэг юм 60 жоохон гаруй килограмм жинтэй явлаа л да. Ер нь ингээл бас ингээл хоолны хэмжээ маань ихтэйл дээ, стресс ихтэйл, айгүй их чихэрлэг хүнс хэрэгэлсэн. За ингээ явж байхдаа өнгөрсөн өвөл халтарж унаад өвдгөө гэмтэж байгаа байхгүй. Тэгээ миний өвдөг ингээд төмөр юм нөгөө наалттай явдаг, хаалганы заалттай. Тэнгууд би жингээ асаад эхэлж байгаа. За тэгээ удаагүй ижсэн чи араас нь миний бие өвдөд хаалганд орлоо. Тэгсэн энэ үл яг нөгөө гэмт хүмүүс намайг ингээд нөгөө хитрхи хоолоос хаагаад ингээд тэгээ явсараад өвдсөн энэ тэргээ танихгүй хүн ярьсан гэсэн. Ерөөсөө тийм биш шүү. Манай эмч бүр намайг уулзчаад надтай ингээд ярилцаж үзээд чи эрүүл хоолдог тултаа л амьд явчихсан байна. Тэ. Нөгөө гэмтлийн гаралтай өрцний ерхий буюу ингээ хотоодноос нь дээшээ ингээ гараад ирсэн. Тэг улаан хоолойнд алицсан ийм бүр ийм хүнд биетэй бүтэн 3 жил явуулсан байгаа байхгүй. Тэнгууд ингээл нөгөө химэл сэтгэл төвшөлт энэ чин зүрхээ дарж байгаа учраас ингээл аягүй их юм дагсан хүндрэлүүд байгаа штэ тий. Тэнгууд ингээл жоохон ямар хараал амар хидчмэр санагдангууд эдэнгууд зүгээр болчих юм шиг санагдал. Тэг эдэнгууд нөгөө хотоод нь буцаж өвдөөл. Тэгээл ингээл дээшээгээ нөгөө цээж нь хорсол ингээл аягүй тухгүй явж жаад хаалгаан дараа бүх юм анзлууллаа. Өвдөгнөөс бусдын. Тэгээ энэс хойш би ингээ 8 дахь сартаа би алхаж байгаа байхгүй. Одоо нийтдээ 16 кг тураад ингээд бүр 51 рүү очсон явж ин л одоо өмнөөс илүү хасмаарг байгаа юм. Тэгээ энэ хоорондоо хүн ер нь яг нэг өөр дээр тохиолдоод эхлэхээр улам илүү ойлгоод байна юмыг. 60 кг жасмин, 50 кг жасмин харагдсан хувьд нэг амар том зөрүүтэй биш ч гэсэн одоо энэ өвдөг ингэж их өвдөд алхаж чадахгүйсэн зөв зүгээр болсон. Алхаал өвчин би тий. Зөвхөн ингээ фитнес дээр алхахтаа ч юм уу ууланд гарахтаа би ч бүр уул муул руу зөвлөхө бэлдсэмсэн ш сүүлийн 3 жил одоо амралтын өдөр болох ууландаа зөв зүгээр төмрөө зүгэл гарчиж чинь. Бууж ирэхэд жохон баг зэрэг өвдөлттэй тий ингээл өөрөөгөө даван туулаад одоо нэгдүүлээ хөдөлгөө тийгээд өөрөө өөртөөгөө яриад ингэсээр агаад ингээд ирүүлжэд эхэлж байгаа байхгүй. Тэнгууд цоч нэг идгий хийдэн тий. Тэнгууд ингээд дагаад сэтгэл санаа тий амьдралын идэх, ирч хүч бүх юм нэг glow up гэж ярьдаг тий. Тэгэд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр би одоо юу зүгээр энэгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хүн өөрийгөө маш сайн мэддэг. Надад гурил тохирохгүй байхад би гурил идчихсэн үү? Идчихсэн. Би махан шингээж чадахгүй ходоодтой үжиж махын хэмжээгээр идсэн үү? Хэрэгэлсэн. За ингээд гэмтэл нь энэ дээрээ байсан бол те улам ингээ хоолороо ороод улам хэцүү байдалд хэн намайг хүргэсэн би л хүргэсэн байхгүй юу. Тэгээ би өөрийгөө би л идэх шүү дээ те. Эмч бол ингээд надад хэлж байгаа байхгүй. Механикаар чамааг бол яг те ингээд тайраад тастаад те ингээд голцоо төмөр бүх юм чи ингээд дотор чинь би тавиад өгсөн. Одоо үнээс цаашаа чи өөрөө л өөрийгөө авч явна. Одоо чи үнээс цааш дахиад чи магадгүй 50 жил 60 жил амьдран те. Энэ хугацаанд чи эрүүл амьдрах уу? Эсвэл ингээд те буцаал хуучин хэм маяг руу очих уу? Яах вэ? Ингээ хүн өөртөө ярилцаж эхэлж байгаа байхгүй. За тэгээ би одоо өдөр болгон алхаж байна. Ямар нэгэн байдлаар заавал алхаж байна. Алхах хөдөлгөөнийг заавал алхана. Тий. Уртуу, богино 10,000, 15,000 ерөөсөө хамаагүй. Би турах гэж биш, би эрүүл байх гэж тий. Алхаад эхлэхээр яаж чинь тий сэтгэл санаа шаал хөрүүлж байгаа байхгүй. Одоо нөгөө сэтгэл готролд орсон хүмүүсийн ерөөсөө алхал гэдэг шүү дээ. Алхах. Гадаа гараад алах боломжтой бол бүр гадаа алах. За чивчээ зүгээд хамгийн дуртай хөгжмөө сонс подкаст сонсоод алах. За амжихгүй бол фитнестэй алхаа. Ингээл алхахтай. За үлдсэний өдөр нь болохоор 108 мөрөглийг маш их хийж байгаа. Мөргөл хийхээр одоо ингээд
бүх булчин шүрмэс ингээд сунж байгаа гэсэн үг шүү дээ тий. Хүн хөшөрч өгөхгүй хөшөж өгнө гэж ярьдаг шүү дээ. Ингээд сонголтын дасгалуудаа хийгээд йога хийгээд эхлэхээр за би хүүхдэд төрснөөс хойш ер нь бол алдаг хоног нийт 11 жил йог хийж байгаа байхгүй. За тэгээ сүүлийн яг саруудад бол маш гүнзгий хийж гин, бясалгаж гин, йога хийж гин, 108 өргөж гин, алхаж гин, фитнес тавьж гин. Ингээд эхлэхээр миний амьдралын чанар сайжирж гин. Би аз жаргалтай байхаар миний гэр бүл намайг дагаад аз жаргалтай болж гин. Чи битээр найз байлаа гэхтээ магадгүй миний сториг хараад чи аз жаргалтай болж гин тий. Чи над дээр ирж гин, асууж гин. Яаж 108 өргөдийн тий. Энэ одоо йога гуцаа ханаас авсан ч гэдэг юм маш их асуулт ирж. Одоо сүүлийн үед миний сошиалууд бүр ингээд итгэвтэй хамаагүй итгэвтэй болсон. Өмнөхөөсөө илүү. Тэр хүн өөрөө өөрийнхөө биеийг маш сайн мэддэг учраас чамаас илүү хинч хайрлахгүй. Одоо нөгөө you are what you eat гэдэг чинь чи яг юу идэж байгаа яг тэр л болдог байхгүй. Бүргэрдэл хэвтэд ахуу тий маш гоё мах ногоон таарсан гоё хоолоо идээд хөнгөн шинхэн аз жаргалтай арьсан гэрэлцэн тий сайхан ааштай туранхай нарийнхан ч юм уу эрүүл тий гоё байх уу шийдвэрээ өөрөө л гаргах хэрэгтэй. Тий ер нь бол таргалцсан хүмүүсийг анзаарахаар за ингэ хэлчихвэл буруудах уу зөвдөх үү мэдэхгүй байна. Ер нь бол сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа хүмүүс л чинь маш өндөр байгаа санагддаг. Тэгээ зөвхөн ингээ гадаад гозууд нь би анхаарад бид нар 1000 ингээ тортой хоол бэлдэж явуулаад тэр хүн ингээд яг өөрийн сэтгэл зүгээ бэлдэхгүй л болвол нэмэргүй байдаг. Тийм 5 өдөр эрүүл хоол идээл 6 дахь өдөр нь хагас амтан сантныг ингээл амар итчлэг гэл ороод ирдэг л те. Маш сайн өөрийгөө бэлдээл том жинтэй бол мэдээж хотод нь сунсан том байгаа гэсэн үг. Тэгэд ингээд хотод ч агшдаг булчин тий. Учираас хотод ерөөсө 3 хоног л хоолоос авах буцаа агшдаг. Бид нэр ингээд бацаг урж байгаа хоол идэх гэрээс ордгоо шүү дээ. Яг л тэр шиг ингээд 3 хоног л өөрийгөө чагнаал 3 хоног л өөртөө бясалгал хийн үү тий. Ингээ яана уу яавал тайвширхаар нь тэрийг хийгээд ингээд өөрийнхөө биеийг барьчих. Өөрийнхөө тархийг тий ингээд бүр сайн контролдчих хэрэгтэй байхгүй. Тэгээ 3-аас цааш хоног нь бол угаасаа тэр тэрхүү гоё л өөрөө ингээд цааш ингээд явчихдаг шүү дээ. Аливаа зүйл бол яг 21 өдөрт дадлуулдаг гэж хэлдэг юм бэлээ. Яг 21 бол нөгөө наан хамгийн наан тоолдоо яг 60 өдөр таслахгүйгээр ямар нэгэн одоо скин кер ч юм уу тэ орой олгон гайрсаа арчлаад унтвал 61 дэх өдөр нь ингээд нэг юм байхгүй чадхаа болчихдээ шүү дээ. Тэрийг хийхгүй л бол ерөөсө боломжгүй. Тэгэхээр 60 хоног яг үндэ бидний амьдралын 2хан сар л байгаа байхгүй тий. 2хан сарыг өөртөө зарцуулчих. 2хан сарыг тэг ингээд түүнээс цаашаа чамд байгаа чиний бүх ирээдүй бүх амьдрал чинь чиний гарт ингээд орчиж байгаа байхгүй. Ном унш, 20 удаа уншдаг тэгээд идэг ч тий. 20 удаа 2хан сар уншчих тий. Арьсаа 2хан сар арчилчих. Day 1 гэл хүмүүс бичдэг шүү дээ тий. Тэр шиг ингээд хөргөчн дээр day 1 ийм хоол идлээ. Арьсаа ингээд тий. Айс бат нүрэ ингээд дүрлээ. Орой ингээд нэг 5 км алхачаад ороод ирлээ. Ийм хоол идэд инглээ. Тэгээ маргааш өглөө жингээ үзэн тасагдсан шүү тий. Арьсан гоё лорм аавна л да. Тэрээс ингээл өөрийгөө мотивацжуулаад ингээл анхандаа яг эхлээл ингээл учир зүггүй дасгал одоо йога юуны тэрэ хоол моолоо ингээл цэгнэдлэхээр шоолно хүмүүс инээн найзууд тавлна тий. Шууд хүлээж авдаггүй яг үнэндээ тий. За ганц байна уу л да. Хамаагүй шүү дээ тий. Тэгнь дараа нь тасан цогцсон. Түүний дараа яадаг даганд оройдаг байхгүй. Маш олон хүмүүс даганд оройдаг байхгүй. Зүйлдээ бүр баярлдаг тий. Баярлаад гоё болж байгааг нь хараад урам авдаг. Урам авангуудаа яах вэ гэхээр даганд оройж байгаа байхгүй. Тий. Би чамайг хараад чи үнэхээр гоё болсон бол би яна ундраа ямар өнөөдөр ямар гоё харагдаад байна тий. Замар цэг хилчи. Яад арьсан ингэж байгаа юм болоо гингууд ингэ хэлдэг шүү дээ. Найз нь ингэ нэг юм хэрэглээд тэр шиг ингээл өдөр тутамд сошиал дээрээ ирүүл хийж байхаар гоёгаагаа бичлээ. Гоё сайхан байгаагаа бич тий. Ямар хоол идэж байгаагаа тавь тэр ерөөсө гайхуулж байгаа зүйл биш байхгүй. Тий. Өөрийнхөө гоё хийв маягийг бусдад хуваалцаад тэр маань ингээд мотивац болоод бусдад ингээд урам зориг өгөөд нөгөө хүмүүс маань даганд урьж ивэл гоё байхгүй юу? Тэг нэг аз жаргалыг өөртөө болон бусдтайгаа түгээгээд тий. Бидний тгийж л өдөр тутамдаа тгээс орчвол айгуу дэжгүй байгаа юм л да. Тэгээд давхар тэр нөгөөний детокс жуус гэдэг нь одоо тэр яг нэг шүүсийн одоо луунгийн шүүс байлаа гэхэд луунгийг миксердээд гаргаад цэврээр нөгөөд байна л зүгүү. Тий. За манайх болохоор яг өдрийн 4 болгоо шүү дээ тий. Энэ дээр 4000 төгрөгөөр нэмж төлөөд детокс жуус авч болдог. Детокс жуус нь ямар учиртай вэ гэхээр мөслийн хэмжээ маш өндөртэй байхгүй. Тэгэнгუутаа детокс жуус уухаар одоо нөгөө өглөөдөө чиа үртэй, лимонтой, үрцэтэй, лаймтай, тэ минттэй энтер гэдэг ингээд детокс болгоо ус уудаг шүү дээ. Энэ усыг уухаар ямар хэрэгтэй байна вэ гэхээр
одоо залгуур хоолгоор ороод ингээд бүдүүн шулуун гэцээ дамжаад хотодод дамжаад гаран гартал байгаа энэ чинь маш урт юугаар шүү дээ органс байгаа шүү дээ энийг бүгдийг сайхан цэвэрлээд өгч байгаа байхгүй. Тэгэхээр ингээд детокс сайн ногоо жимсний шахмал шүүс одоо кагумич байсан болно шүү дээ хэрэглээд сурчгаар яаж юм тэгэхээр хамгийн нэгдүгээр маш сайн одоо нөгөө нэг юугаа гаргаж эхэлнэ. Тэгэхээр яаж нэг гэхээр царай нь гэрэлтээд эхлэн тий дотор наалтсан бүх бохирдлууд алга болж байгаа юм байна тий хотоод маань хөнгөн болж гин өдрийн турш хотоодоо өөрийгөө бэлтэж гин ер нь ус хумас арьс тий бүх зүйлд хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр детокс жусыг бол детокс хийн гэж бүр ярьдаг шүү дээ тий 2-3 хоногоор энэ тэрийг хэрэгэлдэг. Яг хөө мэдээж улирлын чанартай манайх шиг юм хатуу өтө 4 улиралтай бол би бол хүтний улиралтай бол нэг зөв зүйл гэж боддгоо дээрэс нь улирал солигдох мөчөд хүний бас дархлаа маш их ундаг. Тийм учраас яг одоо л намраас өвөл рүү шилжиж байна. Яг одоо очир зүггүй гинт бид нар ингээл ямар нэгэн фитнес дэглэм рүү макро идээд ч юм уу кето идээд ингээд ах нэг таатаа бол бас би энд биш. Тэгэхээр улирал яг солигдсон үедээ ингээд детокс хийгээд 1 хоног чаддаг бол бүр 3 хоног моногоор ингээд детокс хийгээд ходоод гидсэн гэ нарийн бүдүүн шулуун гэсэн бүх юмаа сайхан цэвэрлж жагаад тэгээд араас нь ямар нэгэн дэглэмд орох юм бол тэг дэглэм гэхээр бас хатуу үг юм шиг санагдаад тийм тэний зөв эрүүл хоол идэх эхлэх юм бол бие организм чи хүлээж авах нөгөө юу чадвар нь улам ихсээд эхэлнэ гэсэн. Өөрт нь ч гэсэн таатал явах хал та нөгөө зүр зүггүй хамаг юм хасаал ингээр чи хүн стрессдгэлтэй ялтчихгүй ингээл ёо нэг тэгээ дэглэм гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээ дэглэм барьж байгаа хүний хажууд бас хамт байгаа хүмүүс айгүйх нөлөөлт юм шиг санагдсан надад. Тийм шүү дээ. Тэгээд нөгөө ээж дэглэм бариад ирэнгүүл гэр бүлийнхэн бас давхар тийш айгүй хөөрхөн ингээд тодорхой хэмжээгээр дагаж ногоо хүүхдүүд ногоо идэн нөхрөн гэх юм уу те ингээл даган дөрөөдөг юм ээ. Тэгэхээр нөгөө нэг гэр бүлийн орчинд байгаа нөхцөл ээж л яг юу хийн гэр бүл яг тэрийг л идэж яваад юм байлээ л дээ. Наадхандаа ч юм бол яг санал нээлдэг. Би одоо сургалтын дээрээ маш их хэлдэг байхгүй юу. Эцэгтэй таны хөргөгчөөр гэр бүлийн чинь эрүүл мэнд хэмжигдэж байгаа шүү. Тэ? Гэртээ арай хөргөж онгоолгоод үзтээ. Яг юу вэ? Яг юм 50% гоё ногоо жимс тэ байна уу? Навчит ногоонууд урамлах гоё тэ урамлын гаралтай гоё хүнс ногоонууд байна уу? 50% сайхан уураг тэ өндөг тахаа заас одоо юу гэдэм байна уу? Энийг сайн ихлэ харж маш их хэмжээний одоо амтлагч гэж одоо юу гэдэм те тэрээс ингээ багаар хасчих. Дан цагаан будаа иддэг нөхөр байсан бол цагаан будаанд нь магадгүй 30% нь гурвалжин будаа агшаад өччих. Дараагийнх нь бор будаа агшаад өччих. Тэм будаач ингээл кино юу гэдэм маш олон төрөл байгаа ш те. Багаар ингээ гэрийнхнээгээ тасгаад ингээ сурахчул айгу зүгээрх. Одоо манай хүүхд бол ээжүүд ингэдэж нэг дан лавшаа идүүлээл, бант идүүлээл хүүхдээ ингээд идэг штэ. За би өөрөө болохоор ийм их тийм ногоо иддэг орос шоколадтай манай эмээ ээж энэ тийм хүмүүс байсан байхгүй. Тэгэл дандаа л ногоо дардаг, ногоонд явдаг. Тэрийг авчирж ирээл дараал нөгөөдхөө өвлийн турш, хаврын турш хэрэглээл ингэдэг. Багасаа ногоо арцаараад ингээд энэ нөгөөс манай өрчөнд байх ёстой зүйл гэж бодцсон. За хар талах бол байхгүй нүч байхгүй мөлий миний амьдралд бол үргэлжил байдаг. За яг кето идэж явах үед бол нөгөө кето талхаал мундгуурлаарсэн талхаа иддэг. За тэгэл ногоо маш их хэмжээр хэрэглэдэг. Тэгмэд хүүхдээ багаас нь яаж ногоон тасгсан бэ гэхээр бантан дотор нь одоо нөгөө миксердэл тийм одоо брокколи юу гэдгийг тийм хэрэгтэй тийм холомлоо тийм лом бүгдийг ингээл бантыг өнгөнгийн бантыг идэл ингээл сурцсан багаасаа тэгэл брокколи барьж гал өөр ингээл идчихдэг гэсэн. Одоо яг нөгөө юм шилжилт 10-11 хүрч болохоор баг зэргийн ингээ өөр юм руу яваалгаад гэхдээ аль болох хэрүүл хооллохгүй л үздэг. Тэгэл яг л миний хөргөчөнд одоо миний гэр дотор хөргөчөнд юу вэ? Гэр бүл яг л тэрийг иддэг учраас сонголтгүй байхгүй. Яг ч цагаан талах хэдүүлгүй хатах хэдүүлээ сурч тий. Тэгэхэд л нөгөө яг ээжээс л бүх юм шалтгаалал тий. Аз жаргал нь тэнд байгаад байгаа хгүй. Ээж өөрт нөгөө нэг удирдлах танд байна ингээд тий. Та ингэж удирдах гад байна. Та яах вэ? Сувгаа яг ямар сувг дээр тааруулах юм бэ л гэдэг шиг яг зүгээр нэг юм харуугаар тайлбарлах юм л нэг санагдаад байдаг. Тэгэл одоо ээж өөрөө ирүүл тий. Яг өөртөө тохирсон жинтэй хүн болгон туранхаа авах хэрэгтэй гэж хэн ч хэлээгүй шүү дээ. Бид нар хинт ч өргөн шүү дээ. Зүгээр ингээд гутлаа тонгоогоод үдэхэд надад миний гиз тэглэхгүй л байхад болчихж байгаа байхгүй. Миний хувьд бол тий. Учир зүггүй ингээл модель болохгүй л ингээд ах шаардлага байхгүй. Эрүүл байхаа л тий.
Миний өвдөг өвчтэй болвол миний өвдөг те одоо 1 кг өөх хасгаад ингээд 4 кг ачаа авч хайж байгаа багасчаа тий тэрэн шиг л ерөөс ингээд өөрөө өөрийгөө анзаараад надад юу гоё вэ те одоо би хэдэн килограмм байвал ерөнхийдөө би гайгүй харагддаг үлээ те нэг энэ мэндэ корсет зүгээл ингээд зовхгүйгээр хүссэн хувцас өмсчих хүлээ те ингээд яал ингээд эрүүл байхын тулд л ер нь жингээ хасцгаая л гэдэг ш тийм тэгэл нөгөө жин хасагдаад ирвэл өөртөө итгэл нэмэгдэн тэгэл ерөөсөө ярьсан ш амьдралын чанар л тэр жигтэл сайжрна. Тэгэхээр бас гоё идэвлээ гоё ногоогоо идцгээе. Ногоо гэдэгт нэг нөгөө юу орж байгаа вэ гэхээр за кетод бол ямар ногоог хордог вэ гэхээр булцуут ногоо буюу хөрсөн доор ургадаг бүх ногоог хордог. Хөрсөн доор ургадаг. Аха. Шароотой ногоонод байгаа шүү дээ. Төмөс, луван манжин, цагаан манжин, тэ хөөрөн манжин одоо юу гэдгийг чихэрлэг төмөсөний дэрэг тэдрийг бүгдийг хорчиж байгаа байхгүй. Жимсний хувьд бол ихэнх жимсийг хордог. Бэрийн төрлийн буюу жимсгний төрлийн жимснүүд гэж байгаа шүү дээ. Тийм үү. Гүзээлзгэн, бөөрөлзгэн одоо тийм жижиг хөөрхөн буржгар жимснүүд байгаа ш чэри мэри тиймэрхүү жимснүүд болон Монгол манайгаа жимснүүд байгаа ш тэ хөхрийнүүд анс чацаргана. Бүгдийг болно. Үгүй болно. Эднийг л болно. Бусад сахар өндөртэй одоо банан, алим, киви бүгдийг нийдэхгүй ийм учиртай кетод бол. За тэгээс самарны хувьд бол нөгөө нэг анахаа самар те буйлс самар нэрээ за тиймэрхүү самрууд бол идэж болно. Сүүн бүтээгдэхүүн бас хориотой байдаг. Сүүн бүтээгдэхүүнээс одоо яг малчны гар дээрээс бид нар тэр шууд ирж байгаа тараг бол хамаагүй те ингээ бүх өөх тосыг авцсан тийм тарагны дээр бол хэрэгэлдэггүй. Тэгсэн ирнэг сонин тослог өндөртэй цэцгий зөөхий өрөм энэ тэрийг бол хэрэгжилж болно. Грек тарг гэдэг чинь тэгээд айгуу тослог өнд тэр чинь баг зөөхөн шиг шүү дээ. Грек тарг энэ төр бол хэрэгжилж болно. Тэгэл ерөөсө хөрсөн доор ургадаг булцуут ногоонуудаа хасаад бусад бүх амттан шимттэн те гурил будаа, овёс, буудай бүгдийг хасаад бүх сахарны төрлийн масангуудаа тавгныхаа 60-70% нь нарийн ногоо. Жигнүү, шарнуу, те хайрнуу, хурнуу өөрөө л мэд. Яаж амтлахаа өөрөө л мэд. Ер нь нэг тийм яваад байгаа. Тий. Тэгээ үлдсэн 30-40% мах болон уураг орж байгаа шүү дээ. Өндөг мах те энийгээ бас жигнэхүү, шархуу, яахуу хүснээрээ амтлаад ингээл идчих. Заавал тэр тавгны хэмжээг учиргүй жижигсэх гээд ах хэрэггүй идж байгаа хоолны хэмжээний адилхан хэрнээ дотор нь орж байгаа хүнснүүдээ л өөрчилж байгаа. Ингээ кет болчихж байгаа. Бусад нөгөө одоо дан дукан дайет гээл дан махан бас байна тий дан мах идээд явдаг дэглэн байна өндөг тий дан өндөг тий яг нэг юмар тэгж заал өөргөө тэгж ядрах юм хэрэг байгаа юм би тиймстэй яг одоо нэг юм богино хугацаанд шинжилээс өмнө палажнаас өмнө 3 кг гэвэл магадгүй 7 хоног асуудалгүй л тий ерөнхийдөө ингээл байнгын одоо нэг тийм дэглэн бариад нэг ийм коктейл уугаад нэг ийм кофе уугаад тураад гэл ярьдаг шүү дээ тий турна алин чиргэлсэн та жингээ асна гой болно. Эний дараа жингээ яаж барих вэ гэдэг нэг асуудал байна. Тэгээ нөгөө hunger sale гэж нэг юм баа шүү өсөглөн эсвүний бие дотор байгаа. Хитрхи хэмжээгээр нөгөө хамаг юмаа хасаад учир зүггүй мах ч юм уу өндөг ч юм уу ингээл дан нарийн ногооны салаад идээ турцсан эсвэл кофе уугаад ч юм уу ингээд турцсан байжгаад дараа нөгөө нэг hunger sale ирэхээр яах вэ? Бид нар галзуу юм шиг иднэ үстэй. Тэгээ буцаад хүмүүс ингэдэг Herbalife уухаар аюугаа турдаг. Тэгээ турангуудаа болчхоор таргалдаг. Болцсон. Та тэрийг ууж авах хугацаанд гэхдээ хоол нөгөө Herbalife-ийн коучинг өгсөн хэлсэн хоолыг идчихсэн байгаа шүү дээ. Идчихсэн. Тийм. Тэгээ болонгуудаа дахиад бантан бузаа идээл пицца захиалал идвэл дахиад таргалж шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг яаж хэрэг турхаасаа илүү жингээ барих нь хэцүү байдаг. Хэрхэн жингээ барих вэ гэдэг рүүгээ жингээ асныхаа дараа л бодно. Гэхдээ өөрийгөө бити уудаа. Ингээ жингээ бариад яваад байгаа. Бариад яваад байгаа тий. Би бол одоо яг энэ жингээ айгуу удаан барина гэж бодож байгаа тий. Маш их эрүүл мэндийн асуудалтай байсан байна гэдгийг мэдчихэж байгаа байхгүй тий. Тэгээ би түрүү нөгөө ярьжсэн шүү дээ. Хүн өөрөө өөрийгөө маш сайн мэддэг тий. Одоо нөгөө цусны бүлгээр хооллож гэн. За бүр махбодоо харж агаад хооллож гэн. Янз бүр байна. Ер нь октод гэхээс илүү залуучууд маань ч гэсэн ер нь манай ингээд хоол захиалж байгаа хүмүүсийн датаг ингээ харахаар 30-40% нь бол дандаа эрэгтэй хүмүүс байдаг. Ирчүүд бас өөртөө айгүй анхаардаг болсон. Одоо ингээ фитнес заланд яваад орохоор бас л ирчүүд дийлэнхэн залуучууд л байдаг байхгүй юу. Тэгэхээр ингээ заавал эзэгтэй хөрөгч биш тий. Ер нь хүн таны хөрөөх хайртай тий ямар байх вэ? Тэрүүгээс хамаарна шүү дээ. Тэгэл одоо гурилаид гэхдээ одоо жоохон хивгний тий одоо бор гурилын нэдрийг хойлдог ч юм уу тий хаяа нэгэн алмонд гурил майлангийн гурил хойлдог ингээд солонгоруулж идэж би хэлэх дуртай.
Хүн нэг төрлийн хоолыг өдөр болгон лавшаа идэвэл ядарна, ходоод ядарна, толгой ядарна, тий сэтгэл санаа ядарна, залхна. Яг л тийм байхгүй. Хитрхи удаан нэг юмдаа битээ автаач. Юмыг ингээд солонгосчууд, японочууд яагаад тийм гоё өнгөлөг ширээтэй байгаа. Тэгсэрнэ тэд нар яагаад тийм гоё урт наслаад байгаа юм тий. Айгүй олон төрлийн маш олон төрлийн панчантай тий. Тэгэхээр бид нар ингээд за кето дэглэмийн үед сангипсал идэж болор солон газар аваад тий. Тэр олон гой панчанаас нь идлээ, навчанд нь махыг ороод идлээ. Будаагаал идэхгүй байхгүй. Ингээл кето байхгүй. Ерөөсөө л энийг л ойлгочих хэрэгтэй. Тэгээд ингээ гой солонгоруулаад идээ сураасаа гэр бүлдээ орой хоолоо магадгүй за гүлэшэл ярдэгтэй гүлэш хийлээ гэж бодоход хүн болгон дээр шууд ингээд автоматар 4% тавлаад өгөхөш орж байгаа 4-5 орцоо ингээд дундаагаа янз янзын тавган дээр тавьчих тий. Би яг өөрийн хотод өөрийн бие таарсан юм ингээд гоё аваад идчихээ тий. Гэртээ авч байгаа хүнсээ ч гэсэн солонгоруулаад ав. Ингээд сониуч байл та эзэгтэй нэр тий залуучууд ч гэсэн сониуч бай. Ягаад энэ юм глютенгүй пастаны гомн ингээд гарцсан бол энэ глютен гэж юу юм бэ? Цавуулаг юм аа. Эннээс хүмүүс ягаад ингэж гарчлаад байгаа юм бол аль нэг удаа идэд үзээ энэ ингээд тий энгийн пастанаас өөр юм уу өөр биш юм уу? Яг л адилхан баггүй хамт нь цадах нь адилхан, амт нь адилхан байгаа шүү дээ. Тэгэхээр тэгвэл бид нар заавал юм нөөцс өндөртэй, сахар өндөртэй, биед ямар ч шимт хижээл хэрэгтэй зүйл болж үлддэггүй юм идэх. Бор будаагаар хийсэн гурилаар лавшаа гэд идчихэл ч юм уу. Ингээл солонгоруулаад жоохон сониуч байгаа л тий идж байгаа хүнснийхээ хэрэглээг өргөн болгоод ингээд идвэл зүгээр. Илүү амттай санагдсан. Надад тэр нэг майлангийн гурил гоё яагаад би ерөөсөө тийм гоё гэж бодоогүй байхгүй юу. Энэ цагаан гурилыг угаасаа давахгүй гэж бодоод тэгээд яг ингээ амсаад үзсэн чи айгүй амттай байлээ. Тэр майлангийн гурилаар ингээ талхамалах хийж дэмэлээ. Тэгээд тэгэж нэг үзчихсэн. Тэгсэн чи тэр овёсны гурил өмрөл чи ямар гоё амттай юм бэ? Нөгөө бантан одоо хүүхдүүдийн бантан ч ерөөсөө ихэнх нь овёсын гурилаар хийж идүүлсэн байна. Айгүй гоё юм бэлээ. Амт нь бол үнэхээр гоё юм бэлээ. Би хизээш тэгж төсөөлөг одоо нөгөө нэг цагаан гурилыг давах юм гоё амттай гурил байхгүй гэж бодсон чинь. Би бол өөрөө айгүй тийм гурилсаг хүн байхгүй. Гурил нь туртай. Тэгээд ингээд цээж хорсдог сөөргөөтэй хэрнээ гурил идээл цээж хорсгоод бохгүй тал ингээл яваад идэгсэн. Тэгээ гуриллаа ер нь нилээн хассаад ингэж явсаар одоо ингээд 6 жил болчихлоо л та. Хаяа нэг хүн юм чи хамаагүй идтэй. Тэгтээ бусад бүх үед нөгөө нэг гурил нэгтгэх хэрэглээгээ малинга алмонд тий алмонд ч буйл самар штэ тий ингээ бэлэн гурилнууд нь хүртэл байж байгаа штэ энийг зүгээр л нэг 2 ширхэг өндөг жоохон маасалтай ухаадгаал ингээд одоо шариун гамбар юу гэдгийг хүссэн юм а хийж идэж болж штэ жоохон сониуч байхад монгол хэл дээрч байна гадаад хэл дээрч байна тэгэл YouTube гэж нэг юм байна ChatGPT байна тий их багш маань байна тий бидний их багшууд байна тий ингээ идчихвэл бас зүгээр хаа намайг хүмүүс харахаараа тэгдэгсэн ингээл баг жасаг харахаараа ундаачуудгүй аригчуудгүй ингээл гигийн хүн шиг саяхан бас нэг юм уулзалтанд явлаа залуучуудын нэтворкинг гэсэн чинь намайг нөгөө чам шиг юм амар юм гигийн биш болохоор гэд нэг хүн надад хэлэхгүй юу. Тэгэхээр би бол алкогол хэрэглэдэг. Тэгээ одоо яг сүүлийн 10 сар хэрэглээг байгаа болохоос шүү дээ. Эрүүл мэндийн шалтгаантай. Ер нь бол би хэрэглэдэг. Хэтрүүлэн хэрэглэдэггүй. Би орж хардаг тий. Би өстө хамаагүй гурил будаа юу идэх үедээ иддэг. Зүгээр л юмны хэмжээг нь тааруулаад ингээл явдаг хүн шүү. Би тийм амар юу биш шүү гэж байгаа. Нөгөө сүүлийн үед нөгөө сошиалар найз болсон болохоор чамаа бүр ингээл амар ингээл нөгөө фитнесийн багш шиг тосоо загуу фитнес хийгээл йог хийгээл те ингээл баг веган хоол идэл ингээл явж идэг гэлдэг байнга ингээл эрүүл хоол идэл дандаа хөдөлгөөн хийгээл ингээд харин тэгжилээ. За би тэгээ веган хоолны хувьд бас хүмүүст аягүй санал болгомор санагдаад байна. Махны хэрэглээгээ жоохон хасаад тэгээд 7 хоногийн магадгүй нэг өдөр бүтэн өдөр чадахгүй болвол өглөө өдөр хоёроо олоо веган идээд орой жоохон махтай шүлээ уугаад унтчихдаг ч юм уу тий. Маха жоохон хасаад холестерины хэмжээгээ буулгаа тий. Бие болон хотоодоо хайрлаад хөнгөн шингэн байлгаад ингээд үзвэл веган хоол гэхэр хүмүүс ерөөсөө баахан ногоо ингээд хуурцсан тийм юм бодоод идэг үгүй. Маш их сонголттой. Одоо веган ресторанууд зөндөө байна тий. Веган хөлдөөцсөн бууз байна. Ингээд бүх юм байдаг. Уушуур хүртлээд юм байна. Бүх юм байна. Тий. Одоо ингээд өнгөрсөн 2 жилийн өмнө ингээд эмийнхээ цагаан сарыг хийлээ. Тэнгууд хүмүүс ингээд 3-4 хоногийн турш ингээд орсон айл болгондоо бууз идээд хямд эднээс салаад идээд бүр ингээд болёо гэ дотроос нөгөө хотож ойрлож байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт манаг ирэх манай ээж ингэдэг байсан. Бор шиг хөлдөчдөг хүмүүс байхгүй цагаан сараар. Тэгээд буузаа ингээд жижигхэн ганцхан тавж игэн жөгөөл тэгэл
Bosch хүмүүс айгу дуртай байдаг. Яагаад ингэж идүү цаансарлж чаддгүй би тэгээд идвэсч одоо өөр ингэж нас яваад гэсч ойл нэр энэ хүмүүс ч хотод нөвдөж байгаа. Хүндэр чи хоолоо шингээж чадахгүй юм биш тий. Тэгээ ингээ Bosch хөлдөж үзлээ жижигээр нь хөлдөгöd ингээл нэг айл орж ирэхээр нэг ингээл порх гэл 1 литрийг халгаалаа өгдөг. Тэгээ веган бууз авч үзлээ. Веган бууз дотроо одоо юутай гэхээр тий малангийн гурилтай, бор гурилтай байсан. За зингийн цагаан гурилтайс дотор ингээл нөгөө гоё төв мөвөө тий шаш босод төрлийн бүх төрлийн ногоонуудыг нийлүүлээ гоё хуурж аваад ингээ шанс хийсэн маа шүү дээ. Тэгээ хүмүүсээс би асууж байгаа байхгүй. Зүгээр бууз идэхүү, веган бууз дотор юм хүү ямар гоё юм бэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн ядарч ин тий тэр хотод өвдөж ин тий шингээж чадахгүй байх тий баяр болохоор бид нар ингээ гоё тансаг гоё ширээтэй тий ингээ багхан жижигхэн үнтэйхэн гоё хүнсээр гоё хоол идээд ингэх тий эсвэл ингээл бие өвдөж хотодоо ядартал гэцээ дүүргэх үү сонголт өөрсдийн л гартал байгаа юм л та тий хэлгээ байгаа. За ерөнхий бол цаг нь бас дуусч байна тий. За би гоё ярих зүйл байна. За ирснийх юугаа манайх Ketamo Foods тэг keto хоол одоогоор зөвхөн keto хоол хүргэлт хийж байгаа. Өдрийн 4 олтой нэмэлтээр detox juice авч болдог. Бүтэн өдрийн турш таны идэх сет хоол 41,000 төгрөгийн үнэтэй. Хүргэлт маань энэ үндэ багтцсан байдаг. Сав багла бодолтой бүх зүйл нь орцсон байгаа энэ үн шүү. Тэгээ 41,000 төгрөгөөр магадгүй бид нар одоо гарахад ер нь бол стейк бүр ингээ айтаахан газар 80,000 зэнгуулцэр тэгээ бүр тий хамгийн багадаа тий хүрхгүй байхгүй. Тэгэхээр яг дундаж макрон тооцоолсон 1200-аас 1600 ккал өдрийн турш одоо ингээд олон хүнд явуулж 100 хүнд явуулж хоол учраас тий. Ингээд иймэрхүү хэмжээтэй хоолоогоо тэгээ сонирхол захиалаад идэж болно. Пэйж инстаграмыг меншн хийгээд өгчих байх тий. За keto хоол хөрвөлгүй зүгээр мэрүүл хоол сонирхолтой зүйл сонирхё тий гэх юм бол манай кафе бас ажиллаж байгаа. Инх тайвны гүрний баруун урд үзүүрт барилтаа одоо яг KH апартментийн эсрэг талд Ketamo Cafe Wine гэд бас жижигхэн хөөрх юм кофе шоп байгаа. За энд маань болохоор keto амттангууд, талхнууд, keto гомн будаа энэ төр зарагддаг. За Монгол Итали вайнтай, бүх төрлийн кофе болон кофений хэрэгсэлтэй. За тийм найзуудтайгаа гоё ингээд сууя гэх юм бол пянцтай, пянц тоглуулагчтай өсөн бенза аваад тий бас номын болонгуудтай ном уншаад эрүүл сайхан хоолнууд нь ч байгаа, энгийн сайхан хоолнууд нь ч хоёр төрлийн менютэй хүссэн хоолоо ингээд захиалаад идэж болох юм орчинтай ийм газар бас байгаа шүү. Тэгээд ирээрээ гэж урьж байна. За тэглэх байхаа. За баярлалаа. Ингээд өнөөдөр минь зочноор манай Жасмин орлоо. Маш их баярлалаа. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. Солонгоруулан идцгээе. За ингээд дуусгая.